Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ 2007 онд гарсан Paramount Pictures-ийн бүтээл Эргчлөөний зохиолч тэмээх нэгэн гайхалтай киноны талаар ярилцсанаа. Кино маань өөрөө бодит түүхтээр сэдвлий игдсэн бөгөөд тухайн 90-ад оны их үеийн Америкийн гудамжны сөргөлдөөн ялгуурлан гадуурхалд ядуурл зэргийг давхар харуулдаг. Ер нь бол эдний сургуульд хар, шар цагаан 9 журийн хүүхдүүд сурдагч бүгд хоорондоо тэрсэлдэж юм л болвол алзчих гээд байдаг ч шинэхэн англи хэлний багш яаж энэ хүүхдүүдийг эв найртай болгож маш том өөрчлөлт хийж буй талаар одоо бүгдээрээ сонсцгоё. 1992 он Лос Анжелес хот. Родни Кингийнх хар арьс залууг цагдаа нар зодож алсан хэргийн дуулаанаас болж хотын оршин суугчид бухимдан Лос Анжелесын гудамж талбайд эсэргүүцлийн жагсаал эхлүүлсэн ч энэ нь явандаа дээрэм тонол болон хувирж нийт 60 хүн амнасаа алдаж хэдэн зуун дэлгүүр бараа эд материалаараа хохирдсон хүндхэн өдрүүд өнгөрч байлаа. Харууд, латинууд, Азууд гээл арьс өнгө амьдрал суудаг газраараа бүлэг болон хуваагдаж энэ миний газар, тэр чиний газар гих зэргээр газар нутгаа булаалдан хоорондоо алдсаж эхлээд байв. Энэ дүүрэгт киноны маань гол door Ив маань амьдран суудаг бөгөөд Барби авмаар байсан ч аав нь боксing бэлий аваад өгчгий. Хижээлд явах гэж сууж байхад хуршигэн залуу нүдэн дээр нь буудуулж маргааш өглөө нь цагдаа нар аавыг нь хар тамхины эргээр баривчлаад аваад явах жишээний. Үнэхээр траума автал амьдарч байна. За тэгээд ийм зүйл харж өссөн хүүхэд яаж өсөх нь ойлгомжтой. Өсвөр наснд орсон цагаас эхлэн бүлгийнхэнтэй нийлэн энэ тэнд зодоонуудын дээрэм тонуул гээд хамгал болохгүй зүйл хийж эхлэх ба. Нэг өдөр найз залуутайгаа явж байхад нь нөгөө бүлгийнх нь нөхдүүд буудаад эхэлт юм да. Гяс бодолцоонаас зүхтаад болон тойртол харуудын бүлгийнхэнтэй таарчна. Ёстой нэг. Одоо ингээл зодуулаад үлдэн шít. Дүрсэлгдэн киноны маань гол door Эрин хамгийн ганган хувцас сонгож өмсөд өөрийнхөө хамгийн нандиндаг совдон зүйлтэй зүгээл нөхрөө өмсөж аваад хичээлийнхээ эхний өдөр сургууль руугаа явна. Эрний хувьд Лонг Бичийн Вилсэн ахлах сургуульд англи хэлний багшаар ажилд орж буй эхний өдөр нь бөгөөд бөөн доглол болсон амтан захиралтайгаа уулзтал. Манай сургууль өмнө нь зөвхөн энэ хавийн боломжийн амьдралтай хүүхдүүд сурдаг сайхан сургууль байсан. Гэтэл улсаас бүх сургуулийг нээлттэй олгох захирамж гаргаснаас болж захын оруулалтын янз бүрийн хүүхдүүд орж ирсэн. Зарим нь бүр хүүхдийн колонд суугаад гарч ирсэн бүтггүй нөхдүүд байгаа шүү. Гэж хэлэхэд Эрин гайхсангүй. Тийм ээ. Тийм болохоор л би тэр хүүхдүүдэд илүү хурц ажиллая гэж бодож байна. Хүүхдүүд нэг алдсан байж болох ч зөв чиглүүлээд өгвөл сайн хүн болж чадна гэж би итгэдэг. Гэж хэлэхэд захирал нээх муухай арснаа. Чи өнөөдрөөс 203 дугаар ангийг ч гэсэн дааж ав гэж хэлэл гаргалаа. За ингээд 203 дугаар ангид төрүүлж чоод ангийнхаа хүүхдүүдийг хүлээж авсан боловч нөгөөдөл нь багштайгаа хүний урмд мэндэлсэн ч гоо. Хоорондоо шивэр авир хийгээд зарим бүр хар өглөөгөр нэг нэгнтэйгээ барьцалдаж авах шахаж шүү. Зодооныг нь салах гэж орилсон ч нөгөөдөл нь ямар сонсох биш. Тэгэхээр нь сургуулийн хамгаалтын ажилтныг дуудаж байж арай гэж салганаа. Эрнийг энэ сургуулийн хамгийн бүтэхгүй хүүхдүүдтэй ангид хуваарлсан байгааг инхүү ойлгодог. Цайны цагаараа захиралтай арай сууж идэл энэ сургуулийн онц сурлагтнуудын ангийн багш түүнтэй танилцах ба. Энэ багш өмнө 203-ын ангийн багш нь байсан гинэ. Эрийн өөрхийн ангийнхантайгаа яаж аятайхан харьцах талаар мань багшаас зөвлөгөө авах гэтэл наадвал ч угаасаа юу ч хэлээ ойлгохгүй. Хэрэг төвд ороод шороо оронд орцгоогоод явандаа хичээлдээ ирэхэж болно. Гэж хэлэхэд Эрин гайхаад гэхдээ би хичээлээ сайн заавал хүүхдүүд маань хичээлдээ анхаарах байх. Гэж хэлэхэд нөгөө хоёр чинь энэч гинэн байна да. Гэсэн арцтай жомол заастай. Маргааш нь ангийнхандаа Odyssey зохиолын талаар заах гэтэл нөгөөд нь юу яриад байгааг нь ойлгох ч юм алга. Гэтэл энэ үед сургуульд буудалцаан гарсан сургаар аюулгүйн дөхөө ангинж ангийнхан нь тэр дөрөө пижигнэл гарааг үүсгэж чинь. Ядж жагаад гадаа гарсан биш энэ хэд хоорондоо зодолдоод эхлэх юм аа. Нэг сурагч бүр буугаа суглах шахаж байгааг хараад Эрин одоо л энэ сургуулийн бодит нөхцөл байдлыг ойлгож эхэлж байна. Ингээд Эрин оройн аавтайгаа нөхөртөөгөө гуруулаа оройн зоо гэдг үеэр аав нь Эринний ажлыг шүүмжилж чи мундаг сургууль төгсчөөд тийм газар ажиллаад тахтай яадیں۔ Өөр аятайхан илүү аюулгүй газар очиж ажиллаач гэсэн боловч Эринний нөхөрөө эхнэрээ хамгаалж өөрийнх нь талд бац өгсөж байгаад Эрин үнэхээр их баярлаж байлаа. За ингээд маргааш насны Эрин өөрийнхөө хичээлийн арга барилыг өөрчлөхөөр шийдэж хичээл эхэлбэг үе Тупагийн дууг тавьтал тэнд байгаа хүүхдүүдийн анхаарал их л төвлөрж шүү. Тэгэхээр нь Тупагийн шүлгийг хэвлэж өгөөд өөрсдөр нь анализ цэлгүүлэхэд их л дуртай наргагүй уншицгааж байна. Яг иймэрхүү байдлаар хичээл явуулбал болох юм байна гэдгийг ойлгосон Эрин нэг зүйлийг анзаарах ба ангийнхан нь өөрсдийн бүлэг арсны өнгөөрөө ялгараад суудсан байгааг хараад бүгдийн суудлыг солих үед хоорондоо анх удаа үг дуурч байгаа хүүхдүүд ч байлаа. Ив нэг өөрөө найз залуу болон бүлгийнхантайгаа нэг дэлгүүрийн гадаа иртэл дотор нь Эвийн ангийн Синди найзуудтайгаа байж байна. Синди болон түүний найзууд Камбожоос гаралтай цагаачд бөгөөд мөрөөрөө идэх хугацуул аваа ижитэл дэлгүүр дотор иртээд манай Ивийн бүлгийнхныг буудах гээд байсан хар арьстай залуу ижидیں۔ Тэр нөхөр дэлгүүрээс гарч ирэх үед Ивийн найз залуу буудах гэж байхдаа салгалаад мөрөөр байсан Камбож залууг буудаад алчнаа. Ингээд шүүх хурал болоход Ив найз залуу бүлгийнхнийг хамгаалахын тулд мань хар залууд бүх бурууг тохож манай найз залуу ямар ч хамаагүй гэд ичгүй худал мэдүүлэг өгд юм да. Ивиа угаасаа латин бүлгийн гишүүн байсан учраас гэр бүл анд нөхдөө юунаас ч илүү тавих ёстой гэсэн үзэл санааг тархинд нь суулгаад өсгөж ижилтэй.
За тэгээд энэ асуудлаас болоод Ив Синди хоёрын дунд мэдээж асуудал үүсч анги дээрээ беби рүүгээ цэхэлзээл барьж авч зодтолтол үлдлээ. Маргааш нэрийн хичээлээ орж итэл ангийнхан нэг цаас дамжуулаад инээлдэж хөхрөлдөөд байгааг хараад цаасыг аваад тартал ангийнхаа Жамал гээд хар эст хүүгээр тохурхаж шоглон зурсан байгааг хараад эртний дотор сонирн болж ангийнхныгаа зэмлэж эхэлнэ. Дэлхийн 20 дугаар дайны үеэр нацист германчууд еврейчүүдийг яг ингэж зурж доромжилдог байсан. Тэгээд бүгдийг хорих лагарч чатаасан штэ. Тийм биз дээ. Гэтэл хорих лагар гэж сонссон хэд бүр гайхаад явчихна. Эрен бүр гайхаж. Ягав германуудын хорих лагар гэхэд мэд хэмтэй алгаа. Дэлхийн 20 дугаар дайн нацистуудын хорих лагар бол захын сургуулийн дунд ангид айл хэдийн орсон байх ёстой энгийн мэдлэг шүү дээ. Ангийнх нь энийгч мэдэхгүй байгаад сочирдсан Эрен хичээлээ улам бүр шахаж энэ хэдэд заац сургах олон зүйл байгааг ухаарч хичээлийн дараа номын санд ном цоглуулж итэл захирал уг шарснаа. Чи наадуулаар яах гэж байгаа юм? Арай ангийнхандаа өгөх гээд байгаа юм биш үстэй. За нөхөр минь тэгж сургуулийнхаа хамаг номыг сүйтгэүүлнэ гэж байхгүй шүү. Танай ангийнханд ямар ч ном өгөхгүй гэж хэлхийгсэнсоод Эрен бүр шок. Арган норгцсан Эрен онцгуудын багштай уулзаж ангийнхандаа ном уншуулах гэсэн. Танд туслах арга байна уу? Гэтэл нэх гайхаж харснаа. Танай ангийнхан ном уншиж чадах уу? Бараг бичиг үсэгч тайлагдаагүй зөлбөн нөхдүүд байгаа штий. Буу хулгай дэрмээс өөр юу ч мэдэхгүй. Зүгээр эвтэйхэн хичээлээ орсон болоод наадуулаа хай гэж авд юм да. Үнийг сонсоод Эрэнд бүр хэлэгч үг байсангүй. Гэхдээ манайхан бууж өгсөнгүй. Маргааш ангийнхнаараа хөгжилтэй тоглоом тоглуулж эхэндээ сонирхол хоббигээд хөнгөн зүйл асууж байгаад найз нөхдөд алдсан хүмүүс нь урагшаа алах. Гэхэд бараг бүгд шахуу алах чинь шүү. Энэ үед эдний хуваагдаж тарж бутарсан байсан ангийнхан анх удаа нэг зовлонтой болохоо ойлгож өмнөхөөсөө арай илүү нэгдмэл болж эхэлж байна. Эрэ ангийнхандаа зориулаад бүр өөрийнхөө мөнгөөр дэвтэр авсан байх бөгөөд энэ дэвтэр дээр өнгөрсөн одоо ирээдүгээд хүссэн бүх зүйлээ бичиж болно. Хэрэг намайг уншаасаа гэж хүсвэл ангийн арын шүүгэнд үлдээчээрэй гэж хэлэх ба хичээлийн дараа шүүгийг шалгаа үзтэл овоо олон дэвтэр байв шүү. Ингээд нэг нэгээр нь уншаа үзтэл зарим нь багасаа хүчирхийлэлд өртсөн бол зарим нь арьс өнгнөөсөө болж хил сэргээр хүртэл шоронд сууж байжээ. 14-15 настай хүүхдүүд ийм хүнд амьдрал туулж байгааг ойлгосон Эрийн сэтгэл нэг л сонирн болж хүүхдүүдийнхаа төлөө их зүйл хийх ёстойгоо ойлгон илүү олон сурах бичиг авмаар байсан ч сургуулаас ямар ч ном өгөхгүй гэсэн штэ. Тийм болохоор давхар цагийн ажил хийж мөнгө олж эхэлнэ. Ажиллаж олсон мөнгөөрөө ном аван сурагчдаа өгөхөд хаа очиж нөгөөд нь олон юм ярилгүй номоо сайн уншиж байна. Үүнд урам орсон Эрийн ангийнхныгаа дагуулад дэлхийн 20 дугаар дайны үеийн музейд очин нацист Германы цэргүүд еврейчүүдийг яаж ялгуурлан гадуурхаж, хомролон устгаж байсан аимшигт бодит үнэн үзүүлэх ба. Германуудын хорих лагар бусад үндэсний ястан хоосноор үзий ядах нь ямар их хор хөнөөлд учруулдгийг сурагчид бээрээ мэдрэн сонсч байх үедээ бүгд л дуугу дотроо ямар нэгэн зүйлс тунгаан зогсцоож байлаа. Тэдний үед музейд үзсэн зүйлс нь амьдрал дээр нь болоод байгаа учраас олон зүйлийг бодон эргцүүлж байв. Музей үзснийхаа дараа Эрийн ангийнхныгаа үнэтэй ресторан дагуулж орон амьдралдаа идэж үзээгүй хоолыг нь захиалж өгөхөд бүгд л бөөн баяр хөөр болж байлаа. Түүгээр зогсохгүй Эрийн дэлхийн 20 дугаар дайнаас амьд үлдсэн еврейчүүдийн бодит түүхийг өөрсдийнх нь амнаас сонсох ховор боломжийг хүүхдүүдтэй гаргаж өгөх ба сурагчид маань тэдний яриаг анхааралтай гэгчин сонсч олон зүйлийг ойлгож авнаа. За ингээд ахлах сургуулийн 2 дахь жил эхлэх ба онцгуудын багш ангийнхаа онц сурлагатай хар арьстай охинтой ерөнлөх муухай бүдүүлэг харьцан гадуурхаад байсан тул охин өөр анги руу шилжих тухай бодож эхэлдэг. Энэ үед манай Эрен маань шинэ хичээлийн жилээ огтон ангийнхандаа зориулаад хөөрхөн ширээ засчиж. За тэгээд манай хэд нэг нэгээрээ хундагны үг хэлцгээх ба сургуулаа сайн төгсмөр байна. Гэмт бүлэглээс гармаар байна. Гэр бүлийнхэнтэйгээ дахин уулзмаар байна. Гэгчлэн сэтгэлийн үгээ хэлцгээх үед манай хэд бүгд л намгүн байхчнэ. Тэдний нэг өөрийн бичсэн шүлгээ уншиж өгөх ба багшийнхаа хүчинд олон зүйлд ойлгож аван амьдрах хүсэл эрмэлзэлтэй болсноо хэлээд харт амхинд донтсон байсан ч ангийнхан болон багшийнхаа хүчээр энэ бүхнийг даван туулах болно гэдгээ хэлэхэд манай тэрвэрлдэл явчихна. Манай 203-ын маань өмнөхөөсөө тис өр болж бид нэр бүгдээрээ л адилхан зовлонтой адилхан хүмүүс юм байна гэдэг хамгийн чухал зүйлийг ойлгож ер нь бие биетэйгээ сайхан харилцаж илэн далангуй ярилцдаг басныг хараад Эрен багш маань зорилго нь биелж байгаад сэтгэл нь хөдөлж байлаа. Нөгөө он сурлагатай охин маань ангиас сольж Эренийн ангид ормоор байгаагаа хэлэхэд захирал тас эсэргүүцэж чиний дүн чинь буурна. Тэр ангид дандаа муу сурлагатнууд байгаа. Эндэр гэхэд охин зөрж тэр ангид орно гэд байсан тул яаж чадсангүй. Ангийнхан охин Эренийн анги руу зөрсөөр байгаад орсныг сонссон онцгуудын багч бөөн ууралж Эрэнд үс санаад эхлэвгүй яв. Өөрөө ойлгохтой юм шиг. Эрен маань сургуулийн 2 дахь жил нь их сайхан эхэлж ангийнхан өөрчлөгдөн шинэ охин хүртэл орж ирсэн тухай нөхөртөө бөөн баяр болоод хэлтэл нөхөр нь харин нэг л яоцгүй байгаад шүү. Чи тэгээд зааж чадах юм уу? Танай ангийнхан чинь дандаа усан толгоонууд байдаг гэвэстэй. Гээд хилээ ичт юм да. За ингээд манай хоёр төр тархийн энэ өдрөөс эхэлж энэ хоёрын маань харьцаа жоохон тиймхэн болоод эхэлнэ. Эрен маань цагийн ажлаа хийсээр л хүүхдүүдтэй Ана Франкийн өдрийн тэмдэглэл гэх асар алдартай түүх номыг авч өгөхөд хүүхдүүд маань харин ч амтрахаа уншиж зарим нь 2-3 хоног дуусгасан байвал яах вэ?
Тэр дундаа Ивд энэ ном маш их таалагдж өдөр шөнөгүй уншаад дуустал төгсгөл нь номны мань гол дүр Ана Франк нас барсанд маш их уурлан багш дээр ирээд уура гаргаад эхэлнэ. Ана Франк яг надтай адилхан санагдсан. Би дөнгөж итгэл найдвартай болж байтал Ана Франк хөвчглээ. Гэх зэрэгээр бухимдаж байхад тэдний ангийн Маркус гэдгүү өөрийн бодлыг хуваалцдаг. Ана Франк нас барсандаа бишээ. Хамгийн гол зүйл нь тэр хэдий одоо байхгүй ч бидэнд юуг ойлгуулах гэж өдрийн тэмдэглэлээ бичиж үлдээсэн чухал гэдгийг хэлээд Ана Франкийг нуухад тусалж байсан Мип гих хатагтай маш бахархмаар санагдсныг хэлээд тэр хатагтаан тухайн номын сангаас ном авч уншиж байгаагаа хэлэхэд Эрийн бүр бөөн баяр. Хичээлээр ангийнхан нь Ана Франкийн ном дээр гардаг хатагтай одоо хүртэл амьд байгааг сонсоод зардлыг нь дааж авчираад яриа илгүүлээ. Гэсэн сал гаргасан ч багш нь тэр их өндөр настай. Бас хаа байсан Европт байгаа шүү дээ. Бид авчирыг гэсэн ч ирэхгүй байж магад. Гэхдээ хүүхдүүд маань яаж игээд зардлыг нь босгоод авчирнаа л гэж авч байна. Энэ хүүхдүүд маань өмнөхөөсөө бүр шал өөр хүн болж хүсэл эрмэлзэлтэй зоригтой болсон нь эндээс шууд л харагдж байгаа юм. За ингээд манай ангийнхан маань хоолны өдрөлөг зохиож, хандвийн тоглолт хийсний өвчнөд овоо хөрхөн мөнгө цуглуулад Мип хатагтайг Америкт авчрах болцоотой болоодглоо. Хатагтайг сургууль дээр ирэх үед Маркус өөрийнхөө бишрийн шүтдэг хүнээ хүлээн авч заалны эндрлүү дагуулна алхах ба тэнд байсан хүүхдүүд номон дээр гардаг дүр нь ингээд ирцэн байгаад нүдэндээ читгэхгүй байлаа. Мип тэдэнд дэлхийн 2 дугаар дайны үед ямар хуу байсан тухай бодит үннийг нийнүүлгүй сайхан ярьж өгөх ба тэр герман хүн болохоор еврей хүнийг гэртээ орогнуулж нууж байсан баригдвал улсынхаа эсрэг уралсан гэд амь насаа ч алдах эрсдэлтэй байж л дээ. Гэхдээ л Мип хатагтай Ана Франкийг гэртээ орогнуулсан нь өөрийнх нь хийсэн хамгийн зөв үйлдэл байсныг хэлэхэд Маркусын сэтгэл хөдлөж та бол миний баатар гэхэд хатагтай үгүй би бол баатар биш. Жинхэнэ баатар бол бусдыг ойлгож тэдэнд туслахын тулд зөв шийдвэр гаргадаг хүнийг хэлнэ. Гэж хэлэх үед энэ үг Ивд яг л өөрөнд хандаж хэлж байгаа юм шиг санагдаж байлаа. Ив тэр өрөөнөө гэртээ харахад ээж нь эртэд болсон хэргийн шүүх хурал дахин болох гэж байгааг дуулгаад юу ч болж байсан өөрсдийнхөө төрлийнхнийг хамгаалж өөрсдийнхөө талд мэдүүлэг өгд юм шүү гэж сануулах нь Ивд их л хэцүү санагдаж байлаа. Маркус уулзалтын дараа олон жил уулзаагүй ээжтэйгээ уулзахаар ирэх ба тэр хоёрын харилцаа инхүү сэргэж байгаа бололтой. Эрний аав охиныхоо ажилд эргэлзэж байсан ч нүдэн дээр нь сурагчдынхаа сурлах хүмүүжлийг эргээр өөрчилж буй охиндоо итгэн түүнээр бахархаж эхэлдэг. Ингээд удалгүй шүүх хурал эхэлж шүүгч Ивээс тухайн өдөр Камбож залууг алсан хүн энэ залуу мөн үү гэд нөгөө хэрэгт гүтгэгдсэн хар залууг заах үед Ив үгүй Камбож залууг манай найз залуу Пако буутсан гэд үннээ хэлчихнэ. Ивийн мэдүүлгийг сонссон бүлгийнхан нь шүүх хурлын дараа Ивийг барьж аваад муу урвагч энтергээд нийлээд гөвшижсэн алах гэсэн боловч аав нь бүлгийн том гар байсан тул тэрийг нь бодоод амьд үлдээдэг. Ив энэ явдлын дараа хэсэгтээ эгчэндээ байрлан сургууль соёлоо таслахгүй явж хичээлдээ улам анхаарч эхлэх ба багштайгаа илүү дотн ярилцаж сэтгэлээ онгойлгоход Эрен түүний хийсэн үйлдэлийг сайшааж дэмжлэг өгч байлаа. Энэ үед сэндвич гаднаас орж ирэн мань хоёрын дунд үл сайд байсан үл ойлголцлоо арилгаж ярилцаж эхэлдэг. Одоо ангийнхан маань бүлэглэл хоорондын маргаан арьс өнгөний үзэл гаргахаа ойлж хичээл номоо сайн давтан хүсэл мөрөөдөл зоригтой болон өөрчлөгджээ. Гэхдээ нэг асуудал байсан нь хэдий Эрен багшийн маань ажил гялалзаж байсан ч хувийн амьдралд нь нэг том асуудал гардаг. Ажлаа тараа яваа ортол нөхөр нь хамаг хувцас багалцсан вино уугаад сууж явахын түүнийг ажил гэд өөрт нь ямар ч анхаарал хандуулахгүй байна гэж хэлээд Эрэнд сайн сайхныг хүсээд орхиод яваад өгдөг. Нөхрөөсөө салсан явдал Эрэнд хэдий хүнд байсан ч удалгүй ажилдаа иргэн орж хичээлээ зааж явах үедээ эдний ангийнхныг 12 дугаар ангид орох үед нь өөр багш хичээл орно гэдгийг хэлтэл ангийнх нь бүр мэл гайхаад явчихна. Та хичээл орохгүй мүү? Өөр багш дээр хичээл үзэх юм уу тэгээд? Танаас өөр биднийг ойлгох багш энэ сургууль байхгүй штэ. Гэх зэрэгээр шүүгэлдэл явчлаа. Нэрэж төгсөх жил нь ангийнхантайгаа хамт байвал уулна хэрэгтэй л юмсан. Гэж бодсон Эрен сургуулийн захиралд энэ талаар хэлтэл захирал юу гэж зөвшөөрхөв? За тэгээд захирал зөвшөөрөхгүй болохоор бүр дүүргийн боловсролын газар хүртэл хандаад авнаа. Сургуулийн захирал 203 ангийнхныг төгсөх жил нь илүү туршлагатай багшаар удирдуулна гэсэн байр суурьтай байгаа бол Эрен маань ангийнхантайгаа илүү гүн гүнзгий ойлголцож байгаагаа дурдаад дахиад ганцхан жил ангийнхантай маань байлгаж өгөөч дээ гэж гуйсан боловч бүтсэнгүй. За ингээд Эрен маань дараа жил тэдний багш болох гэж хөлөө өрөх газар хөөжилдсөн боловч үнэхээр яаж чадаагүй гэдгээ ангийнхандаа дуртахад нөгөөд нь дуудуугүй юу ч хэлж чадахгүй байна уу. Гэхдээ тэдний хамгийн сүүлд хийж чадах зүйл бол хүүхэд болгон өөрийн тэмдэглэлээр бичсэн зүйлсээ компьютер дээр шивээд нэгтгэхэд нэг ном болгон гаргацгаахаар шийддэг. Ингээд тэр номныхоо гарчгийг эрх чөлөөний зохиолчдын өдрийн тэмдэглэл гэж нэрлээд хэвлэн гаргана. Ингээ байж итэл удалгүй боловсролын яамнаас залгаад ирээд уулзчихаа л гэж байна. Яваа очтол захирал багш бас суудсан 203 дугаар ангийнхныг энэ жил ямар багшаар удирдуулах талаар дахин хэлэлцсэн юм гинэ. Эрен ч бодит байдлаар тайлбарлан бүр ангийнхантайгаа нийлээд ном хүртэл хэвлүүлснээ үзүүлэхэд энэ удаад боловсролын яам Эренийн хөдөлмөрийг үнэлж 203 дугаар ангийнхныг төгсөх хүртэл нь ангийнхан багш хэвээр үлдэх тушаал гаргана. Эрен маань боловсролын яамны энэ шийдвэрийг ангийнхандаа хэлэхэд нөгөөд нь бүр бөөн баяр. За тэгээд энэ гайхалтай түүх маань бол бүр жинхнээсээ болсон явдал.
Бодит амьдрал дээр Эрен багш маань бүр 150 сурагчийг амжилттай төгсгөж, энэ сурагчид маань бараг бүгд шахуу ихтэй сургуульд орсон бөгөөд гэр ихнээсээ анхудаа сургуулаа төгсөж их сургуульд орсон сурагчид маш их байлаа. За тэгээд энэ хэд маань өдрийн тэмдэглэлүүдэд нэгтгэн 1999 онд эрхчлөөний зохиолчид хэмээх номоо хувилсан нь Нью-Йорк Таймс-ийн бестселлер болж чадсан. Эрен багш маань яг кинон дээр гарсан шигээ сурагчдаа ном авч өхийн тулд зочид буудал, хүнсний дэлгүүрт цагийн ажил хүртэл хийж байсан нь бодит үнэн. Эрен багш маань өдгөө анхны шавнырынхаа хамтаар багш нарын төлөөг санг байгуулж дэлхийд даяар өөрсдийн арга барилыг зааж хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд тусалдаг буянтай ажил хийж байгаа юм байлээ. За тэгээд энэ гайхалтай түүхийг энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Удахгүй иргэн уулзцгаая guys.